Монгол Улсын үндсэн хуулийг олон нийтэд сурчлан таниулах, эрхэмлэн дээдлэх, ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын их хурлын хамгийн газраас Монгол Улсын үндсэн хуулийн түүхэн баримт үзэсгэлэн дэлгэглээ. Үзэсгэлэнд Монгол Улсын үндсэн хуулийг хилцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг их хуваар нь дэлгэн үзүүлсэн. Монгол Улсын төрийн сүлд далбаа болон үндсэн хуулийн төслийг боловсруулах, хилцэх батлагтай холбоотой архивын их баримт, үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд байгууллагаас ирүүлсэн санал, улсын баг хурал, ардын хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, эд үлгийн зүйлсийг нийтийн хүртэл болголоо. Түүхэн баримтуудад тухайн үед Монгол Улсын нэрний санал өгч байсан баримт болон иргэдээс ирүүлсэн төрийн далбаа сүлдний зургийн хувилбар зэрэг байлаа. Жишээ нь 5 дугаар ангийн хүүхдийн сүлдний зурсан зураг хүртэл байсан нь сонирхол татаж байлаа. За манай их хурлын архивт бол тухайн үеийн үндсүүд батлах үеийн холбоотой 95,000 гаруй хуудас баримт хадгалагддаг. Эдгээрээс бол яг нэлээд зарим хэсгээс нь дээжлэн үзүүлсэн байгаа. Мөн түүнчлэн үндсэн хуулийн ихийг баригч Бярагийн Чимэд багшийн хувийн архиваас нь бол өөрийнх нь тухайн үеийн үндсэн хууль хилцэн баталж явах үеийн гар үчмэл яг гар нооргийг бол энэ үзэсгэлэн тавьсан байгаа. Тухайн нь хэмжээ байна. За энэ гар нооргон дээр бол яг үндсэн хуулийн эхний хуудсан дээр байдаг. Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болоё гэдгийг яг бичижсэн. Яг гар үчмэл нь бол их хуваараа иж тавьчихсан байгаа. За мөн одоо хамгийн сүүлд яг үндсэн хууль батгахаас өмнө бас хамгийн сүүлчийн засвар хийжсэн хувийн нөлөөч ийвсэн. Их хуваараа тавьчихсан байгаа. Мөн энэ одоо цор ганц хувь байна гэсэн үг. Цор ганц хувь их хуваараа байж байгаа. За мөн энэ чинь Чимэд багш маань одоо засвар хийж байхдаа бол чинь сонирхолтой зүйл байгаа. Одоо Монголын үндсэн хуулийн дээр Монголын ард түмэн бид гэж байдаг шүү дээ. Анх энэ хуулиуд нь Монголын ард түмэн гэж байсан чинь Чимэд багш бид гэж оруулаад үндэснийхээ гэж байсныг үндэснийхээ төр ёсны гэдгийг төрч ёсныг их мэтлэн засварыг оруулж ирсэн баримт нь яг энэ гар хүчмэлээр их хуваараа тавьсан байгаа. Тухайн үед бол үндсэн хууль хилцэж явах үед бол ард иргэд бол маш идэвхтэй оролцсон гэж ярьдаг. 900,000 орчим ард иргэдээ санал ирсэн гэж давхарцсан тоогоор гэж үздэг. Тэдгээрээс бол одоо бүгдээрэнгээс нь бол дээжлийн нүгээр тавьсан байгаа. Жишээ нь бол Монгол улсын нэрийн талаар бол 11 санал хувилбар гарч ирсэн байгаа. За улс нөгөө үндсэн хуулийн нэрийн талаар бол 8 санал гэх мэтлэн төрийн сүлд туг далбааны талаар бол нэлээд олон саналууд ирсэн байгаа. Одоогоос 34 жилийн тэртээ манай улсын засаг захиргааны бүх нэгжийг төлөөлсөн 430 депутатууд их орон ард түмнийхээ язгуур ашгийг гүний эрхэмлэн дээдэлж, альжаал ядралыг умартан 2 сарын хугацаанд оюун ухаан оролдуулан байж ардчилсан шинэ үндсэн хуулиа хилэлцэн баталсан түүхтэй. Өнөөдрийн дэлгэсэн үзмрүүд нь үндсэн хуультай байгууллагын болон үндсэн хуулийн түүхэд, төрт ёст төг уламжлалыг олон нийтэд ялангуяа хүүхэд залууч таниулах, үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ажил тогтолтой юм а.